За төсөв байнгурандаргаар сонгож байгаа Наранбаатар гишүүндээ баяр хүргэж дэмжиж байгаа гэдгээ хэлье. За энэ төсөвтэй холбоотой хэд санал хэлье гэж бодож байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарын төсөв бол эрүүл мэндийн даатгалын сан хосордсон. Эмнэлэг дэвж байгаа улсууд бүгд гаднаас юм авчирч байна. Дөнгөж сайд нь өгөө сандаг өшрөг гишүүн сандаг дэмжиж байна. Үнэхээр одоо цайлаа өгөөд аргалж байна. За эрүүл мэндийн сайд шатлаараа ингэж ажиллаж байна. Сан төсөв нь байхгүй. Тийм учраас энийг дэмжихгүй үнэхээр болохгүй нэ. Энэ дээр онцгой анхаарал хандуулаарай. Нөгөө талаар жилийн жилд одоо төсөвт юм тавигддаг 9 жил явж байгаа одоо барилга байж байна. Ийм улсуудыг одоо хар дансанд оруулаад зарим нь одоо дахиж одоо төсвийн хуваарлт дээр юм анхаарал өгөөд одоо хар дансанд оруулдаг тийм юм анхаарахгүй болохгүй. За бензин шатхууны асуудлаар онцгой анхаарахгүй алслаг цай аймагуд дээр одоо төсөв төв аймагт адилхан байдаг хүрдэгээрээсэ. Одоо өлгөөд 1500 хүрсэн байна шүү дээ бензин. Манай Жангаавал гишүүн төрөн буулгах цай тэрлээ гэсэн буулгасан юм байхгүй байд. Ард иргэд бид нэр удаарч байна. Худалч улгайчуд гэдэг. Тийм учраас энэ дэр нэг нэлээд анхаарч ажиллахгүй алслаг цай аймагуд дээр онцгой анхаарахгүй болохгүй асуудал байж байна. Байнгураан дарга. За дараагийн нэг чухал асуудал энэ төсөв хуваарлуулалтаа төсөв улсын төсвөөс төрийн сангийн мөнгнөөс хомсолдог улсууд байж байна. Ногоонорт одоо 4-500 сая гэдээсэн балгас болсон байрлал 4-500 сая ч хүрхгүй 300 сая өрөвөл их юм. Сая тэрбум 408 саяар батлуулаад тийм авч байгаа. Энийг газар дээр шалгах хэрэгтэй. Ийм юм одоо төрдөө анхаарлаа хандуулдаг тийм төрөөс юм хомсолдог улсуудыг хин одоо ямар лоббигаар юм хийдгийг төсөв өрөхгүй байхад. Ийм юм дээр онцгой анхаарал хариуцлага тоосох тал дээр нь бас анхаарч ажиллаарай гэд хэлээ. Анхаарал тавьсан баярлалаа.